За тэгэхээр ер нь бол байсгаад их хурлын тогтоол гаргаад 99 оны тогтоол дээр нэмэлт өөрчлөлт оруулаад ингээд жишээ нь 2017 онд импортын тамхины гайлын татварыг өөрчлөх тухай ийм тогтоол гарч ирсэн юм л да 17 он 4 сард. Тэгээ энэ үеэр ер нь бол импортын гайлын татварыг 30% болгосон тамхин дээр. Гэтэл одоо тамхи үйлдвэрлэх зориулт бүхий тамхиг дөнгөж 5% болгосон. Тэгээ энэ дээр юу шалтгаалсан бэ гэхээр тухайн үед Монгол тамхи соо компани хувьцаа эзэмшигч нь тухайн үеийн их хурлын гишүүн байсан хүн байсан л да. Тэгээ тэр хүн нөлөөлөд энэ татварыг хэтэрхий бага болгосон. Өнөөдөр хүртэл одоо юу гэдгийг 9 жилийн туршид энэ бол үйлчлээ явж байгаа. Ер нь бол дэлхийн худалдааны байгууллага бол энэ импортлж байгаа ч байсан, дотооддоо үйлдвэрлэж байгаа ч байсан энэ аливаа онцгой татвартай бараа бүтээгдэхүүнийг ижлэхэн хувь хэмжээтэй байх ийм зарчмыг одоо барьдаг. Тэгвэл энийг яаж шийддэг вэ гэхээр улс орнууд бол өөр бусад гайлын татвар нь 30% байлаа гэхэд бас онцгой татврыг багасгах ч юм уу, эсвэл онцгой татвар нь өндөр байлаа гэхэд гайлын татврыг багасгах ч юм уу ийм байдлаар шийддэг юм л да. Гэвч тухайн үед лоббидод энэ татварыг 5% болгосон. Энэ дээр бол одоо маш их тийм одоо худалдааны зөрүү гарч энэ нэг компанид хэтэрхий давуу тал бий болгосон ийм зүйл явж ирсэн. Тэгээ энэ нь одоо өнөөдрийн орж иж байгаа энэ импортын тамхины гайлын татврын онцгой татврын хуулинд энэ тамхины асуудлыг шийдвэрлэхдээ нөгөөдхөө яг 30% болгосон байна. 30% болгож. Гэхдээ эн чинь бас нэг талаа би хэдийгээр тэр тухайн үед хэтэрхий бага хувьтай байна гэж шүүмжилж байсан бол өнөөдөр буцаад нөгөө дотоодын үйлдвэрийнхаа тамхины хит өндөр 30% болгохоор нөгөө үйлдвэр маань дотоодод ажлын байр бий болгож байгаа тэр одоо хүмүүсийн асуудал маань ямар байдалд орох вэ гэдэгт бас эргэлзээд эхэллээ л да. Юмд лобби ороод баг татвар тавихт нь би шүүмжилж ирсэн. Энэ бол хэтэрч байна. Гэтэл өнөөдөр яг нөгөө дотоодын үйлдвэрийнхаа тамхитай адилхан тавьчихтаар бас энэ чинь дотоодын үйлдвэрлэлийг илүү хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх энэ зарчим дээр хэр байгаа юм. Энийг одоо тодорхой хуваар багасгаж юу гэдгийг нэг арайч 5% болохгүй нэг 20% муу болгож бас тэр дотоодын үйлдвэрээ дэмжихдээ бодлого яагаад барьж болоогүй юм бэ? Энийг ингээд жишээ нь одоо тэр дэлхийн худалдааны байгууллагын зарчмаар яваад адилхан байх ёстой гэдэг ийм зарчим ярьж байгаа бол бусад одоо гайлын татвар материалын одоо шийдэх замаар энэ асуудлаа яагаад зохицуулаагүй юм бэ гэдэг ийм зүйлийг асуумаар байна. За хий хариулах уу? За сангийн чимэцрэн дараа хариулъя. За бүрдүүр шгшөөний асуултанд хариулъя. Сангийн татварын бодлого зарчим мэдсүрэн. За тэгэхээр импортоор оруулж ирсэн дүнсэн тамхи болон замун дотоод үйлдвэрлэхээс зориулсан ийм зодоо тамхин дээр бол 5% гайлын албан татвар бол авдаг байсан. Тэгэхээр энэ нэг бол гайл дээрх бүх татваруудаа бол тэглээд тэгээд онцгой албан татвар дээр бүгдийг бол одоо 30% болгож байгаа. Тэгээд таны хэлсэн тавилыг байна. Тэгэхээр энд нэг юм байгаа. Тэр дэлхийн худалдааны байгууллагын 47 оны тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйл заасны дагуу дэлхийн худалдаа байгууллагын одоо гишүүн улс орнуудын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор дотоодын болон импортын нэг ижил бараанд ялгаатай татвар хураамж тогтоохыг хориглосон байдаг. Тэгэхээр ийм учраас бид нар импортын янжуурт ногдуулж байгаа 30% онцгой албан татварыг дотоодын үйлдвэрийн янжуурт мөн адил ногдуулахаар ингээд хуулийн төслөө бол ингээд боловсруулсан байгаа.